1925 оны 5 дугаар сарын 25. Монгол нутгийн намын цэнхэр тэнгэртний сонгосны дуу нүргэлж их нутгийн маань хөрснө анхудаа онгоцны дууга газардлаа. Энэ баярт өдөр зөвлөлтийн зориг шинхруулалт баяр хүргэж ерөнхий сайд агсан цэрэнд орж бид бол дэлхийн хүлээсэнд автсан газрын хүмүүс гэтэл одоо нисдэг боллоо. Та нөхдийн нээсэн энэ замаар цоврон нис Монголсны цэва миний нүдэнд харагдах шиг болж байна гэж зөвгнэн хэлснээс хойш нэгэн жирэн өнгөрч байна. Тийм ээ. Огторгүй тэнгэр доройгүй шиг хүний хүсэл хязгааргүй. Боинтхогийн сонгосны буудлын аяны ажлын нэгэн шинэ өглөө хэлж их орны маань 408 зохиост нисэх нислэгийн өмнөх бэлтгэл ажил хэд явагдаж байна. Тэгээд ч нисгэгчд маань аяныхаа нислэгийн анхны ажил нисэх замынхаа цагаагаар мэдээтэй танилцаж нисэх шийдвэрийн боловсруулдаг. Өндрийн хавцын өмнө гадсан. За өндрийн сар 200-аас 280 км цагийн хугацаа. За мөрөн улганы агаар хойд тоос атмарын дундад номтой үүсээ. Дээрхүүцэн өвчүүний үндсэн дээр Улаанбаатарын айлдраад буултаа ордог үзэхэд шаардлагадах хөвд хүнчгүүн замаа хурдны хэмжээ дараа тамаагаар боловсрох юм аа. Хөвд хүнчгийг бодлоод шаардлагадах салхины хажуугаар нөлөөлөх Аялалварын өмнө 2 дугаар нисгэгчид нисэх замын нарийн тооцоог штурмны хяналтын дор хийж нислэгийн аюулгүй байдлыг хангах нэг чухал нөхцөл бүрдүүлж тэгснээрэн их орны хон тэнгэрт аяны их замаан эхлэж алдар цууд гавьяат үйлсэн бүтээлцэдэг юм. Хүнд зорчигч үзэгчид та бүхэн бүгд наримдах Монгол Ард улсын ардын их хурлын депутат эсэгч Зэрэн Доржийн удирдсан багийн хамт олонтой Ан 24 онгоцоор их орныхон цэлмэг тэнгэрээр аядан Монголын нисэх байгууллагын ажил үйлстэй танилцах болно. Ардын хувьсгалын анхны өдрөөс Монгол Ардын хувьсгал намынхаа сууд мэрэгэн удирдлага ардын засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ авгайх зөвлөлтийн ард түмний сэтгэл харамгүй тусламжийн ачаар Монголын иргэний агарын тээвэр үлсч хөгжин их орныхон социалист бүтээн байгуулалтанд чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Одоо иргэний агарын тээвэр нь улс их орныхон 18 аймаг 200 шахан сум сангийн аж ахуй бригад суурьт тогтмол нисэж өдөрт 2000 орчим зорчигчдод үйлчилж хот хоорондын тээврийн 70% гүйцэтгэдэг өргөн цар хүрээтэй тээвэр болж нам засаг ард түмнийхэн талархлыг хүлээж байдаг.
Бүгд наримдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналд цогтгорлогой ингэж ярьсан юм. Манай Монгол улс хамгийн хордооноо моргож явсан. Тэр морин одоо 2-7 хоногт хамгийн түргэн давхсан хүний амждаг байсан. Гэтэл техник нь одоо бол 2 цаг гаруйхан Улаанбаатараас харин онгоц ирдэг. Мориноос хордон унаагүй. Аднаас сайн хөсөггүй байсан Монгол оронд нис хүчин хөгжсөн ардын хөвсгөлийн аж нам засгийн маань зөв мэрэгэн бодлоо. Зөвлөлт нөхдийн маань интернационалч сэтгэл харамгүй тусламжийн үр шим бом. Монголын нис хүчнийг үүсгэн байгуулах нарийн мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд зөвлөлтийн мэрэгжилтэн Брославский, зөвлөлт холбоот улс бүгд наримдах Монгол Ард улсын баатар маршал Сүдэц, нисгэгч Лапин, Майков нар онцгой авьяа байгуулсан. Эдгээр ингийн цэлмэг тэнгэртэж, үхлийн аянга нүргэсэн тулааны талбартаж, мөр зэрэгцэн энх цагт нэгэн бригадад, дайн тулалдаанд нэгэн экипажид хамт явсан ахан дүүсгэлээ. 1956 онд Дорнот, Ховд, Хөвсгөлийн чиглэлийн 7 аймагт яг 12, Аан 2, 1957 онд зөвлөлт холбоот улсаас бэлгэлсэн анхны том онгоц И-14 онгоцоор шуутан тээврийн тогтмол нислэгийг ихэснээрэн улс ардын аж ахуйн бие даасан чухал салбарын нэг нь болон хөгжиж ирсэн юм. Манай хамт олонны дундаас ажил үйлсээрийн шалгаран бүгд наримдах Монгол Ард улсын авьяат нисгэгч, техникч, холбоочин цулыг Гунга, Даравгор, Ардна, Хавгч, Сэрэндорж, Шагдар, Сүрмахарлаа, Очирдорж, Чотин, Дамб нар хүрчсэн юм. Тэгээд ч өнөөдөр Ахмад үеийнхэн дайчин баатарлаг хөдөлмөрч уламжлал их орон жинтранс наалч үзүүлснээр манай залуу үе замнаж явна. Одоо манай агарын тээврэн төглийг сайхан буутал онгоц буух хатуух жилтэй зурвас радио холбооны тунаг төхөөрөмжөөр хангагдаж ном сонин зурагт радио халуун холоор зорчигчдод үйлчлэх сайхан боломжтой болсныг та бүхэн харж байна. Иргэний агарын тээвэрчид маань ингэж нийслэлээсээ аймагаас сум бригад руу хүн ардам зөөж хэвлэл сонин тарааж завчлаагүй үйлчилсээр явна. Албамны аливаа хэрэгээр зорчих хөдөлмөрчин олон түмнийг зорисон газарт нь саатгүй хүргэж нам улсын итгэж найдсан тусгай даалгавар гүйцэтгэх гал туйм цаг зүрийн хүндрэлтэй газар ачаавараа хүргэх зэрэг олон янзын үргийг тогтоосон хугацаанд нь осол эмтэлгүй чанартай сайн биелүүлж ирлээ. Манай нисгод ургах нар их орныхон баруун хязгаартай золгож, жаргах нар зүүн хязгаарт нь хүрч, очсон газар бүртэн ард олнон баярлуулж явдаг ажил үйлсийн уйггүй эзэд юм аа. Иргэний агарын тээврийн улс ардын аж ахуй, хот хөдөөгийн ард түмний хэрэгцээнд зориулж төрөл бүрийн ачаа, машин техникийг тээвэрлэн шаардагдсан газар нь саадгүй хүргэж байдаг хамгийн хурдан тээвэр болж чаддагаараа зон улсынхан бахархлыг зүй ёсоор хүлээх юм. Наримдах Монгол Ард улсын авьяат нисгэгч Чолонгийн ажил үйлсийн тухай ярихыг сонсъё. 58 онд өөрийн гэсэг нөхдийнхээ хамт нисгэгч болохоор саналаа өгч 1960 онд уг одоо нисгэгчийн сургуулийг төгсөөд өнөө хүртэл нисэж байна. Энэ хугацаанд
Яг 12, яг 18, ил 14, ан 2, ан 24 онгоцуудаар онгоцны дарга багш нисгчээр ажиллаж ирлээ. Нийтдээ 6 сая км 16 мянган цаг агаарт одоо энэ замыг туулаад байна. За энэ хугацаанд одоо залуу нисгч нарт багшилж миний шавнаар дотроос одоо нөхөр Батнасан, Бямсран, Дэлгэр сайхан, Ямсран, Тэрвиш тэн одоо залуучууд өнөөдөр амжилттай нисгэж байна. Манай нисэх хүчин байгуулагдсны 60 жилийн ой удахгүй болох гэж байна. Одоо өнөөгийн манай нисгч залуучууд маань алс хол буулгүй нисдэг. Одоо их хурдтай орчин үеийн одоо тэрэлт холиг онгоцыг одоо барих цаг удахгүй ойртож байна. Залуу нисгэгч Дамдисрүн ан 24 хөлгөөр анх удаа би даанисэж аян замын үргийг амжилттай гүйцэтгэж ирснийг тэмдэглэх хамт олонны баярт оролцгоё. Одоо манай хамт олонны 70% нь зөвлөлийн толгойд улсад дээд дунд сургууль төгссөн нарийн мэргэжилтэд боловсон хүчнэр хангагдсан орчин үеийн хурдан хөлгийг найдвартай эзэмшиж нислэгийн аюулгүй байдлыг хангах баттай үндэс тавигджээ. Өнөөдөр буян тухайгийн төв бодол нислэг хөдөлгөөн өдрөдөх орчин үеийн холбоо, радио, гэрэл суултын тоног хэрэглэлээр төхөөрөмжлөгдөж ил 18, туу 154, туу 134, ан 22, ан 3, ил 76 зэрэг орчин үеийн авраг том хөлгүүдийг хүлээн авдаг боллоо. Орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдсан агаарын техникийн бааз, онгоц засварын газар, радио холбооны төвтэй болсон нь агаарын хөлөгтэй тодорхой цагийн үзлэг үйлчилгээ хийж нислэгэнд найдвартай бэлтгэх боломжтой боллоо. Ийм найдвартай хөлгөөр дүүлэн нисчва нисгэгчдийн итгэл нь бат зорчигчдийн сэтгэл нь уяг тавиун байдгийг. Нисэх байгууллага нь залуу халаа болсон мэргэжилтэд боловсон хүчний бэлтгэхэд цаг үргэлж анхаарлан хандуулж, уяггүй хөдөлмөрөнд зориулж байдаг юм. Залуу нисгэгчдийг тэнгэрийн анхны замд нь үдэж гаргах нарийн ажил нь багш нисгэгчийн уяггүй хөдөлмөр халамж туршилгаас ихээхэн шалтгаална. Монголын иргэний агаарын тээвэр нь олон арван залуучуудыг нисгэгчийн төр сургуулиар бэлтгэж их орныхон цэлэг тэнгэрт аялан хүн ард дан үйжлэх эрхийн үнэмлэхийг олгодог сайхан уламжилтай байлээ. Тэгээд чинь сайхан уламжлалыг манай нисгэгч осор гарав бахархан ярих дуртай байдаг. Тэгээ багаас ер нь нисгэж юм уу топ хийх юм байна. Эсвэл одоо орон судлаачийн мэргэжлийн аль нэгийн эзэмшээ гэсэн тийм бодолтой байсан. Гэвч энэ бодол маань тухайн үедээ яг биелэгдээгүй хянан үйлдвэрт орж ажилласан байсан. Эндээс мэргэжил дэвшлүүлэх курс зөвлөлт холбоот улсад явсан. Яг энэ үед бол зөвлөлтийн одоо нисгэгчин байгуулагдсны 50 жилийн ойн үйл ажиллагаа үзэх завшаа надад таарсан. Эндээс ер нь энэ үндсэн сонирхдаг мэргэжлүүдээс сүүлийн 10 жил нисгэгч техникчдийн тоо бараг хагас дахин нэмэгдсэн төдийгүй нисэх сургуулийн зэрэгцээ шүхрийн спортоор хичээлийн сурвалжлагчдын эгний өсөн нэмэгдэж өргөжин тэлж байна. Эндээс чодон нэргүй нарын тэргүүний нисгэгч төрөн гарч цэлмэг тэнгэртэн дүүлж явна. Зорчигчд маань хамгийн богино хугацаанд зорьсон газар хурж
ажил төрлөн гүйцэтгэх эрхийн бичгийг иргэний гарын тээврийн ачаал тээврийн албаны үйлчлэгчдээс гардан авдаг. Улаанбаатар Дорнодын онгоцсон 14 цаг 20 минутанд нийцэх тул зорчигчид автобусандаа суулгах нь. Экорныхон цэлэм тэнгэрээр дүүлэн нисэх хэрхэн сайхан үргэн эрүүлгүй саруул ухааныг зүй ёсоор шаарддаг. Манай эмнэлгийн ал нисгүрэл дүүний эрүүл мэндэд байнгын анхаарал тавьж орчин үеийн хамгийн нарийн аппарат хөрөмжөөр хяналтчилгад явуулдаг журамтай. Тэгэхээр таны сонсголын байдал бол жишээ нь хаан 24 онцон дээр 15 жил нисэх сонсголын 50% буурдаг. Тэгээд ч эмч нарын үзлэг шийдвэрлэх үүрэгтэй байдаг. За нисгүрэлтний эрүүл мэндийн байдал бол нислэгийн аюулгүй байдлыг хангахад хамгийн гол одоо нөхцөл бүрдүүлдэг. За нисгүрэлтний одоо хамгийн гол зүйл бол нислэгийн өмнө одоо эмнэлэг үзүүлдэг. Жилд бол нисгүрэлтхэн одоо нэг удаа үзүүлж нэг жил нисэх хэрэгээ сунгуулж авдаг. Улирал тутамд нисгүрэлтхэн бол эрүүл мэндийн үйлчлэгт орохоос гадна нислэгийн өмнөх үйлчлэгийг бол заавал хийж нислэгт гардаг. За нисгүрэлтхэн одоо эрүүл мэндээ байнга сайн авч явахын тулд бие бэлбэрийг хэрэгжүүлэх, зүрх судас амьсгалын эрхтнийг хэрэгжүүлэх. Түүнээс гадна булчингийн уяармхай чанарыг одоо их сайн байлгах. Тэсвэр, төвчээр хатуужлыг одоо их сайн байлгах. Биеийн тамирын одоо спортоор одоо байнга хичээлэх. Энэ зүйлийн юмнуудыг одоо байнга анхаарч байх хэрэгтэй байдаг. Биеийн тамирын байнгын бэлтгэл сургууль бол манай нисгэгчдэд хүч тамир, зориг самбаа нэмжигдэх чухал зүйлийн нэгэд тэр тусмаа гарын цэнхэр замаас бууж ирсэн нисгэгчдэд үдсгэлэнд сайхан байгаль ажаал тайлах идэвхтэй амралт болдог юм. Монголын иргэний гарын тээврийн уудам их нутгийнхаа алслагдсан хязгаарын ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх ариун үүргийг нэр төртэй биелүүлдэг. 1935 онд бүгд наримдах Монгол ард улсын эрүүлийг хамгаалах байгууллагын 10 жилийн ойгоор зөвлөлтийн ард түмнээс бэлгэлсэн эмнэлгийн зориулалттай тоо 2 онгоц өгсөн үеэс эхлэн ард түмнийхэн эрүүл мэндийн төлөө үйлчилж байна. Манай алдраа ятны сэвчэд алтай таван богд отхон тэнгэр хархира түргэн зэрэг өндөр улсын зургийг авах уулчдад туслах хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж хүн ардад ан үйлчлэх холбооны шуурхай албыг хөгжүүлэх хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай сэвчэд зөвлөлт нөхдийнхэн хамт цаг зуурын хүндрэлтэй нутагт зуныг хүргэж байхад нь энэ зургийг авлаа. Тэгээд ч газарт төдийгүй тэнгэрт найрамдал нөхрөл лин түүх ингэж баяжиж байдаг. Хоёр талын Батнайдвар радио холбооноос гадна газрын станцын дуудлагаар хэдэн мянган километрийн алстаж ганцч градусын хазайлтгүй 9 хүрэх нарийн хэмжүүрүүдээр өвч тоноглогдсон орчин үеийн сонгоцоор манай нисгэгчид хөлөглөж байна.
хавар. Газрынханд бол үржил шимт хөрсөн дэн өрс суулгах эд ажлын улирал. Нисгэгчд маань дэлгэр удам их орныхон зах хязгааргүй трен талбайг агаараас бүрдөх их ажлын үе. Авиа химийн нислэгийн анхны гарааг 1958 оноос эхлэж Атрын олон арван сангийн ажихуй. Их орныхон нэгэн их баялаг болох Таран тэнгисийг аривжуулах эрхэм үйлсэд шамлшгүй ихийг бүтээлцсээр ирлээ. Ойг хамгаалж үржүүлэх зөв зохистой ашиглахад манай нисгэгчид чухал хувь нэмрэн оруулсаар байна. Тийм ээ. Энэхүү хүнд хэцүү нислэгийн тусгай үүргийг гүйцэтгэхэд газраас онгоцны аюулгүй байдлыг хангах нислэгийн нарийн тооцоонуудыг хийж өгдөг. Энэ тухай штурман Александр ингэж ярьсан юм. Нислэг зарах зөвшөөрөл өгдөө. Нислэгт явж байгаа үед газрын гадаргуу харагдахгүй байх нөхцөлд уг онгоцны нисэж байгаа орчныг, газрын онгоцны байрыг нислэгийн зам тохиолдож болох цаг агаарын аюултай үзэгдлийг тойрох, мөн түүнчлэн нислэг нөлөөж болох уулсын өндөр зэргийг тойрч гарах тооцоог үүнээс гадна уг онгоцыг очих аэрдроонд очих ёстой цагт нь буулгах нислэгийн Монголын иргэний агарын тээврийн тэргүүний ажилтан ажилчдын анх дугаар зөвлөгөөн боллоо. Монголын иргэний агарын тээврийн удирдах ерөнхий газрын дарга нөхөр хурандаа цагваа өгч түүхтэйгэн өгтөж зохиож байгаа олон талт ажлынхаа тухай танилцууллаа. Зөвлөгөөнд оролцогчид Монгол Ардын хувьсгалт намын 18 дугаарыг хурал. Төв хорооны 9 дугаар бүгд төрлийн дайчин шийдвэрийг хэрэгжүүлэн төлөвлөгөөт зорилтуудыг биелүүлэхийн тулд буудал, алба, салбар, нийт нисгэгчдийн дунд социалист уралдаан өрнүүлэн зөвлөлт нөхдийнхэн ариун баялаг туршлагаас ажилдаа нэвтрүүлэхэн илэрхийллээ. Нийслэл хотын маань баруун урд дүүрэгт байдаг буян тухайгийн хүмүүсний буудлын өнөөдөр өөрийн их орны төдийгүй олон улсын иргэний агарын тээврийн нэгэн том зангилаа болж чадлаа. Москва Улаанбаатарын хоорондоо 7 хоногт 3 удаа туу 154 онгоц шууд нисэж мөн Улаанбаатар эрхүүгийн хооронд Монголын иргэний агарын тээврийн Ан 24 онгоц нисдэг болсон юм. 1965 онд Берлин хотод байгуулсан социалист орнуудын иргэний агарын тээврийн байгууллагуудын хооронд нисхийн ашиглалт, худалдаа, тээвэр, санхүүгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт Монголын иргэний агарын тээврийн байгууллага байнга оролцож зөвлөлт холбоот улс Болгар, Чехословак, Унгар, Куба, Румыний иргэний агарын тээврийн байгууллагуудтай үйл ажиллагааны олон салбарт хамтран идэвхтэй ажиллаж байна. Монголын нисэх хүчний нам олон нийтийн байгууллагууд Ахмад үеийнхний хувьсгалт дайчин уламжлалаар залуу үеийг хүмүүжүүлэх, тэдэнд энэ таранаас наалж их орон чөлөө болгох нэг чухал хэлбэр болсон 3 үеийн чуулга уулзалтыг зохиодог сайхан уламжлал тавилаа. Чуулга уулзалтанд оролцогчид Монгол зөвлөлтийн мөнх наримдын бэлэгдэмдэг болсон халах голын дайчдын хөшөөнд цэцэг өргөж гүн хүндэтгэлэн илэрхийллээ. Халах голын дайнд оролцож явсан Ахмад нисгэгч Боргой дурсан ярихтан Монголын их хүчин 1939 оны халах голын байлдаанд оролцлоо. Монголын нисэх хүчин үүсч байгуулагдсан цагаас их орон хувьсгалт ололтон гадаад дотоодын дайсны халдлагаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан хувьсгалын эсрэгүү бослогыг дарах 1939, 1945 онд Японы милитаристуудыг боцсоход зөвлөлтийн армийн нисэх хүчинтэй хамтран байлдааны үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн юм. Барамгайгавья байгуулсан бүгд баримдах Монгол ард улсын Баатар, Дэмбэрэл, Шагдар сүрэн, Алдарт нисгэгч Зайсанов, Бор, зөвлөлт холбоот улсын Баатар, Судец, Кравченко, Гричевец нарын гавья түлистнүүдэрэн манай залуу ийхэн бахархаж байдаг. Бүгд наримдах Монгол ард улсын Баатар, зөвлөлт холбоот улсын Баатар сансрын нисгэгч Гүр аргач ярихтан нисэх хүчин хөгжлийнхэн
60 жилийн хугацаанд түүхэн сайхан замналыг туулж ирсэн. Энэ 60 жилийн хугацаанд манай нисэх хүчний хэд хэдэн үеийг манай нисхийн байгууллагууд хүмүүжүүлж бий болгож гаргасан. Ийм түүхтэй уламжилтай сайхан хамт олонны дунд ажиллаж байсан дан би их баяртай байдаг. Манай нисэх хүчин байгуулагдсан анхныхаа өдрөөс өнөөдрийн өдрийг хүртэл зөвлөлтийн ард түмний өгөөмөр тусламжийг хүртэж ирсэн. Тийм учраас нисэх хүчний хөгжлийн маань түүх Монгол зөвлөлтийн ард түмний одоо Ганбат найрамдлын түүхийн нэгэн хэсэг нь гэж би бахархаж баярлаж явдаг. Монголын нисэх хүчний 60 жилийн түүхтэй босгон дээр Монгол Ардын Хөлсгөл намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дараа нөхөр Батмөнх тэргүүтэй манай намцгийн өдрөдөгчд Монголын ардын армийн дугаарангад зочлон ирсэн юм. Бүгд наримдах Монгол Ард улсын батлан хамгаалах яамны сайд Хурандаа генерал нөхөр Яндон Монголын нисэх хүчний командлагч Хошууч генерал Санжимитов нар тусангийн ажил байдлаас тодорхой ярьж танилцууллаа. Нөхөр Батмөнх олон улсын байдлыг нэг хурцлсан нарийн төвхтэй өнөө үед баяр дааны болон улс төрийн мэдлэгээ байнга дэвшлүүлж сонор сэрэмжийн улам өндөржүүлэн милитарист бүлгийнхний ливаардлогод хатууны цаалт өгч социализмын байлдан ололтыг бэхжүүлэн зуз заадах хуулистэн улам их хэмжилт гаргахыг нийт дайчдад хүсэн өрөөлөв. Монголын нисэх хүчин нам застын харьяа зөвлөлт холбоот улсын сэтгэл харамгүй өгөөмөр тусламжийн урд дүнд түүхийн ахар баг нь хугацаа өнгөрсөн 60 жил орчин үеийн нисэх хүчин бодлон хөгжиж ирлээ. Монгол Ардын Хөлсгөл намын нийгмийн эдийн засаг улс төрийн бодлогын гол чиглэл нь олон улсын инхит тайван социалист системийн эрх ашигыг батлан хамгаалах империалист дайны аюулыг сэрэмжлэн зайлуулах явдал мөн билээ. Өнөөдөр Монголын нисэх хүчин түүний анги салбар нийт дайчид төрөл мэргэжлийн бусад нэгдгэлэнгүүдийн хамт их орныхон социалист бүтээн байгуулалтын соргог манаанд баттай зогсож байна. Алтай хянганы завсар атар баялаг орон аав ээжийн орсон аштын заяасан нутаг алтан нарны туяанд ингчин тогтносон орон мөнгөн сарны гэрэлд мөнхчин гялалдсан газар энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон.